сая муу мэдчихэд одоо гихрүүлчихэд манай охин буцаад унтах байх. Тагүй. Буцаад унтна. Тэгсэн чи манай тэр өрөөнд амар нар тусаад ах юм. Уг нь бол том өрөөнд айгүй их нар тусдаг байхгүй юу? Тэгсэн чи одоо нар буцаад байгаа гэлөө. Буцаад байгаа болохоор ингээд тэр өрөөнд төрүүлээд нар тусаад байдаг болсон байна. Одоо л айгүй гоё л харагдчихэв. Тэгсэн чинь штэ. Манай нохоогаараа хөр гарч явал би орноос босвоогүй юу? Эл. Манай охин төрснөөс хойш анх удаа машинд сууж байна. Яг түрүү дэмжлэгээс гарах үедээ л нэг машинд суусан. Тэрнээс анх удаа ингэж сууж үзэж байна. Кофе шоп ирээд дэвлээ. Манай нөхөр латте. Манай охин дадаа удахгүй сүүгээ уух та. Нэг гүн чаана үрээд ирсэн бэ? Шап ингэ хөх юм бол ээж юм уу? Сүүн нарт. Яа. Эдэн нарт. Аяа гिचээ. Ганцхан тэс юм бах та. Жага харилцсан яриа үдээ инээдсэн чинь бүр арай л сүртэй панан гарчихсан аа чи. Чи миний охин шопнд орчихно. Аа гомбара болтол ярьлаа штэ. Тэр хичээгээд байгаа юм шүү. Аку тагу тагу. Апта пото. Тутэ. Нэлээд гарчаа. Энэгээр суугаад доош живчгүйтэй аваа. Арай халуун байна болоо. Үгүй ээ, яасан байсан бэ? Яаж наамаа охин. Аавын охин ямар вэ? Ваа, тэгвэл үлээрээ. Ийм хараач тэмээ. Яа, бондог юм бэ чи. Ваа. Яа, армаар. Яа. Вау. Сая яг зам сүрэл хөдлөжсэн чинь амар уйлаад тэгээд одоо арай гайгүй тайвширсан битгээс таксидад явж минутын эмнэлэг дээр очиж яг нөгөөний хөвцсөн эмнэлэг дээр очиж эцсийн байдлаар үзүүлэн яг сар хагасын дараа очиж гин сар хагасын өмнө үзүүлэхэд бол шаардлагатынх нь хэмжээ 9.2 руу буугаад гарч болно гэж гарч ирсэн. Тэгээ одоо ямар байгааг нь очиж шаардлагатынхаа хэмжээгээр үзүүлэх чинь. Яа, одоо тавьчихсан. Тэр имлэг дээр ирчлээ. Наахан бүр амар тавьчихсан унтчих. Чай миний охиныг наач юм бэ тийм ээ. Бодхоор л гомдод энэ жингүнж. Сая манай охин 2 сарынхаа вакцины хийлгэсэн баггүй нийтдээ 3 вакцины хийлгэсэн. Тэгэнгүүтээ нэг вакцины нь амар өвддөг гээд тэг бүр тэрэн дээр манай охин бүр бархираа, чарлаад, уйлаад бүр амар юм болоод
Тэгээ одоо хөхүүлэг өрөөнд нь орж ир суугаад арай гайгүй тайвшраад гомдоод иднараа бүр чи бүр гомдоод энэ чиний миний ах. Яа сүлдээ миний хоолой молоо зангираад охноо харсан чи өрөвдөөд. Тэгээ бас нэг уулгадаг юм уурласан. Тэгсэн чи манай хөвглөө одоо цаг бараг 11 өнгөрлөө 12 болж байгаа байхгүй юу. Тэгээ өглөө манай охин гэрээсээ гарахдаа 8 цагийн алтад л бараг сүгэ уусан. 8 цагаас одоо 12 гэдэг чи бараг 4 цаг амар өлсөөд бүр дундуур нь сайн вакцина тариулах гэж хүлээж авахтаа бүр өлсөж уйлаад бид хоёр ч бүр вакцина тариулахаас өмнө уйлж эхэлсэн. Энэ жоо өшөөд уйлаад ш тийм ээ. Тэгээ өмнө нь уг нь бол 1 сарынхаа вакцин энтер дээр вакцина тариулсныхаа дараа шууд сүг нь өгч болоод исэн баггүй юу? Бид хоёр ингээ гадуур гарахтаа болохоор мөмө өгөхгүйгээр шууд юу өгчтiin. Нэмэлт өгчдөг баггүй юу? Найруулдаг гэсэн үг. Тэгээ одоо уг нь шууд өгчөж болох юм болов гэж бодоод би нэмэлтийн төрүүлээд вакциныг тариулахаас өмнө найруулад ингээ бэлтжигээд тэгсэн чинь заавал нөө уудагийн мууцсан болохоор 30 минутын дараа сүгээ ууж болно гэд. Тэгээ одоо 30 минутын хүлээгээ сууж байна. Юуны магад 30 минутын дотор ямар нэгэн сөрөг нөлөө гарч магадгүйгээд хүлээгээд тэгэхээр бас явчих тийм үү гэж бодсноо. Бас тий ямар нэгэн сөрөг нөлөө гарчвал болохгүй гэж бодоод хүлээгээ сууж байна. Тэгээ бүр түрээ соосыг өгсөн чи соосгоо хөөхгүй бүр юу болов бас соосгоноос нь сүү гарахгүй байгаа болохоор амар уурлаа соосгоо авч хаяад мөмрөө ингээл тэмүүлээл бүрстөө. Нэг машинтай жаваа айлаа тийм ээ. Нэрэ ингээд уян дээр нь ингээд хоёр талаа дидэлтэй нь бас ингээд нэг байгаа. Ингээд нийтдээ 3. Очи. Дамшаагүй байна гэж. Динамтыг амшаагүй байна юу вэ? Тэр нэрээ гэхдээ өнөөдөр вакцина тариулах гэж уг нэрэг байхгүй юу? Шаарлалтаа үзүүлэх гэж ирсэн. Тэгсэн чинь вакцина бас тариулж иж болно гэд уг нь маргааш яг манай хөө 2 сар хүрнэ. Тэгээ 2 сар хүрэхээр нь би тариулт юм болов гэж бодсон чинь нөгөө 31 хоногтой сарууд чинь ингээ явахаараа хамаагүй идэм биш үү? Тэгээд өнөөдөр нэг mëсэн тариулж болноо гэд. Тэгээд бид хоёр өнөөдөр нэг mëсэн вакцина тариулж байгаа байхгүй юу? Түүнээс бол вакцин ямар ч тариулах төлөвлөгөөгүй зөвхөн шаарлалтаа үзүүлэх гэж ирсэн. Тэгсэн чинь манай охины шар нь зүгээр нөгөө хөхөөрөө одоо ер нь дийлэнхтэй хөхөөрөө холлоод байгаа байхгүй юу? Тэгээд хөхөө яг шууд идэхгүй уурлаад энэ төр байх нөхцөлд нь болохоор би шууд хөхнийхөө сүг саагаад тэгээ шууд хөхнийхөө сүгээр өгччихэж байгаа. Тэгээ хөхөр холж байгаа учраас хөхний сүүний шаарлалт бол байна, бага хэмжээнд байна гэдгийгсэн. Тэгээ түүнээс одоо бүр ингэ шинжилгээ энэ төр аваад бүр тэгэхээр хэмжээний шаарлалт бол байхгүй байна гэдгийгсэн. Тэрөө одоо энэ байгаа эмнэлэг болохоор их сургуулийн католик шашинтай тийм эмнэлэг баггүй юу? Уг нь бол бид хоёр анх төрөхдөө хувийн эмнэлэгт төрсөн. Тэгээ тэр эмнэлэгтээ нөгөө шаардлагын аппарат нь байхгүй байж таарад бид хоёрыг ингээд их сургуулийн эмнэлэг рүү, том эмнэлэг рүү яваа гэд. Тэгээ энэ эмнэлэгтээ гэрдээ чинь арай ойрхон ийм эмнэлэг байна гэд. Энэ эмнэлэгтээ ингэж холбож өгсөн баггүй юу? Тэр бид хоёрын төрсэн эмнэлгээс. Тэгсэн чинь энэ бид хоёрын төрсэн эмнэлгийг бодвол бүр хамаагүй хямдхан заяа бүр аймаар хямдхан. Бүх юм нь ямар ч шинжилгээ байсан, ямар ч тариа байсан, ямар ч миний охин идэд дуусч байгаа юм бахтай. Амаараа дүрэ хаших чинь ах чинь ямар ч тариа мэрэ байсан бүр ингээд амар хямдхан. Мэдгүй улсын эмнэлэг болохоор тийм үү, улсын их сургуулийн том эмнэлэг болохоор хямдхан байгаах. Дээрээс нь католик шашинтай эмнэлэг гэдгээрээ хямдхан байгаах. Би тэгээд өмнө нь төрхөөсөө өмнө ингээд төрөх эмнэлгээ бас ингээд солих гээд өмнө нь байсан байртайгаа ойрхон байхдаа миний төрөх эмнэлэг гайгүй байсан бохгүй. Тэгээ яг ингээд төрөх төгссөн чинь нүүчээд ингээд төрөх төхөөд яс чинь манай эмнэлэг надаа ингээд амар хол санагдаад манай гэрээс бараг нэг цаг шахуу явдаг
газар байж таараад тэ миний охин биш цаарснаа. Охны одоо үзүүлж байгаа юмлаг амар хямдхан байгаа болохоор нэг бодлыг санхүүнд амар дэмтэй юм аа. Түүнээс миний үзүүлж исэн имлэг болвол ер нь жоохон үнэтэй орох имлэг. Хувийн имлэг болохоор тэр байж магадгүй. Дээрэс нь ингээд дотор тогтчлт энэ ер нь жоохон шин ахгүй юу? Ер нь л ингээд оронгууд л яг нэг тийм гялбсан бүх юм ингээд амар гоё цэвэрхэн тийм гоё мэдрэмжтэй заяа. Тэгээ иймэрхүү том имлэгүүд, том юм улсын имлэг энэ төр нь болохоор надад нэг тийм жоохон сонир. Угаасаа Монголд ч гэсэн нэг тийм штэ. Улсын имлэг нь жоохон дээр үе юм шиг засалт масалт юмтай. Тэгэл хувийн имлэгүүд нь арай жоохон гоё тийм. Тэгэл яг орчноос л болсон л доо бич. Орчноос гадна тэгээд анхны төрөлт болохоор манай нөхөр ч гэсэн нэгэнд анх үзүүлж исэн юмч дээрэл үзүүлээд тэндээ ингээд дуусгах. Тэгэл би ч гэсэн за угаасаа тэрэн дээр хоёрын оронд одоо жимслэлтийнхээ дундаас юмчээ солилцмолоод яах юм. Угаасаа анхнаасаа миний хамаг шинжилгээгээ хамаг юмыг мэдчихэж байгаа юмч дээрээ төрснөн дээр ах гэж бодоод тэгэл бич энэ та манай гэрийн бас яг ойрхон ингээд дуун хүүхдийн тасагтай имлэг энэ төр байгаа байхгүй юу? Алхаал орчиж болохоор тэднэрт бас ингээл 2 сарынхаа вакцины зэрэг тариулаад ингээ гэж бодсон боловч анханасаа бас няраа үе бүр няраа ахтаа ирээд энэ нэмлэг дээрээ ингээд нөө шаарлалтын эмчилгээ энэ аваад эм чинь бас бүр бүх юмыг мэдж байгаа учраас ядаж нэг 4 сар юм уу 6 сар хүртэл нэмлэг дээр ингээд явчих гэж бодоод тэгээ тэрнээс хойшоо бол гэртээгээ ойрхон хүүхдийн имлэг рүү очие гэж бодсон бас. Би ер нь жоох ингээд нэг имлэг ч юм уу ингээд нэг юмд очиод тэрэндээ ингээд тасчих юм бол тэрнээсээ нэг ингээд гарах гад байхааргүй яг тэрнийг л ингээд улам гүнзгийрүүлээд ингээд яваад байхаар тийм зантай хүн байгаа байхгүй ингээд харахаар угаасаа тэгтээ ингээд бодоход бас 10 жилийн л тийм байсан. Нэг хичээл хийгээд ингээд суучих юм бол бүр аймаар хийдэг. Тэгээ хизээж хичээлээ хийхгүйгээр ингээд ангидаа очиж мочдөг. Бүр заавал хийж очдөг. Заавал хичээл хичээлээ бас ерөөсө тасалдаггүй. Дандаа чөлөө мөлөө авдаг ч юм уу ингэж зохицуулдаг. Хоёрдан байхдаа ч гэсэн тийм л хэсэн. Энэ угаасаа миний зам. Миний MBTI ESFJ. Гэтэ одоо нэг хийж үзсэн. Одоо бас хүүхдтэй болоод жоохон өөрчлөгдсөн ч гэж магадгүй. Сима. Ирэх сарангуй. Та өнөөдөр ингээд нэг дор 4 вакцины тариулж үзлээ шүү дээ. Тэгээд сэтгэл ямар байна? Яагаад ингээд өөлөх болов? Үнэхээр их өвдөлттэй байна уу? Ямар байна? Та энэ талаас бас сэтгэлдээ бидэнтэй хуваалцаач ээ. Та бүр үнэхээр шоконд орчихсон юм шиг байна. Тэгээд яг хөө бид нэр ойлгож байна. Яг хөө ерөнхийдөө бол энэ бол маш тийм хүнд одоо нөхцөл байдал байна. Тэгээд ийм хүнд нөхцөл байдлыг даван туулсан хүн бол шоконд орохоос өөр аргагүй хаа гэж бид нар бодож байна. Тэгээд танд урт насалж удаан жаргахын Юлзитэй сайхан ярүүлээд юм шиг. Эцэгтэй за 0-3 нас би таныг халууныг үзэж чинь та үлээ. Хэр согтолтой шалгана. Өө дээр нь төглөө. Үлээ. Хэр согтолтой шалгана үлээ. Өөх та бүр 36.7 бүхэл уудсан юм уу? Хараарай нэгэ танилцаарай. 36.7 бүхэл байна. Халуураагүй л штэ миний үр чинь. Өвгөн гэдрийг буцаж өнөөх далаа дээр далаа ус нэлээд давлгаж цалгиж юу. Алтан загсыг дуудсан алтан загс хөвсөөр өмнө хурж ирээд өвгнөөс ингэж асуу. Хүндэт өвгөө ах нь хүрээд ирвүү бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирв? Өвдөг нуулж мөргөөд өвгөө